За хэдүүлээ болохоор одоо хуудо нани нани ванай гурай нани нани ванай гэсэн ийм энэ гурван юм дүрмийг үзнэ. За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэвэл за шууд эхнийх нь жишээ өгүүлбэрийг харъя. Чоко ходо сукина табемоно wa nai. Тэгэхээр бүр шоколадаас илүү дуртай хоол одоо табемоно гэхээр идэх юм одоо байхгүй гэсэн утгатай. Чоко ходо сукина табемоно wa nai гэхээр бүр ингэ шоколадаас илүү надад сукина табемоно wa nai дуртай идэх юм бол байхгүй. Тэгэхээр хамгийн номер 1 нь чоко гэсэн үг байна шүү дээ. Хамгийн номер 1 нь чоко гэсэн үг байна. За тэгсэн чинь хэдүүлээ Японы имийг хараад үзье. Нани нанига сайко ни да га ичибан да гэж. За ямар нэгэн имийг тэр бол номер 1 харьцуулж штэ тий. Тэр бол номер 1, тэр номер 1-ээс өөр юм бол одоо тэрэн шиг номер 1 юм бол байхгүй гэсэн утгатай гэсэн үг байхгүй юу? За энэ B-тэй харьцуулахад тимч нани нани биш ээ гэж орчуулдаг гэсэн үг. За тэгвэл одоо хэдүүлээ Сицуцокыг харъя. За Чишокей но кото ходо Keiyoshi doshi meishi wa inai. За энэ дээр хэдүүлээ харъя. Ингэж байгаа жишээ. Одоо хэдүүлээ энэ хоёрдугаар жишээн дээр харъя. Kokuhaku suru hodo kinjo suru koto wa nai гэхээр сэтгэлээ илчилгэхээс илүү юм сандрах зүйл байхгүй. Сэтгэл илчлэн гэдэг маань одоо барилж дэлхий дээр хамгийн амар тэгээ сандрах зүйлээ. Энээс илүү юм сандрах зүйл бол байхгүй гэсэн утгатай байхгүй юу? Дахиад манай харъя да. Kokuhaku гэдэг чинь хүн сэтгэлээ илчлэгээ хийж байгаа. Би ч хамт сайн шүү, хайртай шүү гэдэг. Kokuhaku suru hodo бүр ингээд Kokuhaku suru hodo kinjo suru гэж байгаа байхгүй юу? Ингээд бүр сэтгэлээ илчлэхээс илүү сандрах кото wa nai. Тэм зүйл өөр тэм зүйл бол байхгүй гэж хэлж байгаа. За энийг тэгвэл хэдүүлээ энэ эхнийх нь энэ бицэм Сицуцокогийн катачиг нь харъя. За Чишоке буюу кото гэж байгаа. Тэгэхээр Чишоке нь болохоор энэ доши буюу үйл үг. За хоёрдугаар өгүүлбэр дээр яасан бэ гэхээр Kokuhaku suru гэд сүрөө юм шүү дээ. Сүрүү маань Чишоке ярина тийм үү? За тэгсэн чинь кото орж ирж байна. Тэгээ ардаас нь ходо орж ирж байна. Дараа нь кинчо сүрүү буюу энэ ч Keiyoshi орж ирсэн байна. Keiyoshi дэ доши гэж байгаа болохоор энэ ч кинчо сүрүү гэдэг маань доши шүү дээ тий. Сандрах гэдэг чинь доши үйл үг. Доши орж ирсэн байна. Тэгээд меши гэдэг маань болохоор кото олж таарад зүйл гэсэн үг. Кото гэдэг маань юм зүйл гэсэн үг. Тэгээд артаас нь wa inai нь болохоор хүн дээр хэрэглэн, nai нь болохоор зүйл дээр хэрэглэн тийм үү. Тэгэхээр wa nai гэж байгаа. За дахиад нэг харъя да манайхаа. Kokuhaku suru гэд энэ ч доши яага тий. Энэ доши сүрүү гэдэг үйл үг маань артаасаа кото авчиж байгаа. Сүрүү кото гэд нэг хэсэндээ энэ үйл үгийг Kokuhaku suru гэдгээ кото оруулаад Kokuhaku suru кото гэд энийга меши болгочихж байгаа аахгүй нэг хэсэнд бол энийга ингээ меши болгочихж байгаа гэсэн үг. Энэ меши дээрээ ходо оруулаад тэгээд кинжо сүрүү буюу сандрах кото гэдэг маань энэ бол меши нэр үг болохоор зүйл кото гэдэг маань зүйл. Тэгээд wa nai гэхээр одоо нэг бүрчлэн очиулах юм бол Kokuhaku suru hodo kincho suru буюу сэтгэлээ илчлэхээс илүү сандрах. Бүр ингээд сэтгэлээ илчлэхээс
элчигтэйгээ адилхан тэгж тийм тэйдод тий тийм одоо тийм хэмжүүртэй тэгж сандрах нь бол сүрүг хото котована гэхээр өөр тийм зүйл байхгүй. Кото гэдэг маань зүйл гэсэн үг те. Котована тийм зүйл байхгүй гэсэн үг. За дараагийнх нь болохоор хэдүүлээ энэ мешитэй энийг ингээд харьцуулж үзье. За энэ чинь меши байна. Меши чоко. Шоколад те. Меши буюу нэр үг. Тэгээ ардаас нь хото орж ирлээ. Хото орж ирлээ. Тэгээд сукина буюу кейоши орж ирж байна. Кейоши буюу дуртай гэсэн үг. Дуртай. На кейоши энэ орж ирээд тэгээд арталтай нь меши буюу табемоно орж ирээд тэгээд меши буюу табемоно гэдэг чинь идэх юм гэсэн үг шүү дээ. Тэ? Тэгээд ванай орж ирж байна гэсэн үг. За тэгэхээр энийг орчуулах юм бол манайха сайн сонсоод үзээрэй. Чоко ходо сукина табемоно ва най. Нэг өгүүлбэр сонсоод үстэй. Энд чинь бүр яг ингээд монгол хэл ахгүй юу? Ерөнхийдөө монгол хэлний үг зүйн байралтай яг адилхан болохоор ингээд шууд бүх үгүүдийг мэдчих юм бол ерөнхийдөө олох ойлгоно. Чоко ходо гэхээр яг чоко шиг шоколад шиг сукина табемоно дуртай амттан бол байхгүй. Ванай байхгүй гэж. За цаашгаа яв хэдүүлээ. За гяккан декина жишицу нива цукаванай буюу объектив үнэн баримтад хэрэглэгддэггүй. Жишээ нь Токио Skytree ходо такай моно ва най. Тэгэхээр Токио Skytree чинь угаасаа Японд бол номер 1 штэ. Номер 1 өндөр. Тэгээ угаасаа л ийм номер 1 өндөр ийм объектив юм байхад энэ ийм нөхцөл байдалд ходо гэдэг үгийг бол ашиглахгүй гэж байгаа. Энийг болохоор Tokyo Skytree шиг ийм өндөр барилга байхгүй гэдэгт бол ашиглахгүй. Яагаад гэвэл энэ угаасаа байгаа. Энэ угаасаа мэдээж объектив зүйл ахгүй үнэн баримт. Эхнийхээ хооронд харин зүгээр ингэж ашиглана гэсэн үг. Tokyo Skytree ва Nihonで一番高いものだ。高い建物だ。Tokyo Skytree 와日本で一番高い建物だбуюу Tokyo Skytree нь Японд одоо хамгийн өндөр барилгаа гэж энэ бол яг л бичсэн байна шүү дээ. Тэрнээс энэ ходо гэж харьцуулах өөрөө харьцуулах юм уусаа байхгүй болохоор угаасаа номер 1 нь үнэн байгаа болохоор ходо гэдэг дүрмийг ашиглахгүй байх нь. За дараагийнх нь энийг харъя. Рошиа ходо оки куни ва най гэж байгаа байхгүй. Угаасаа Орос шиг одоо тий ийм том улс орн бол байхгүй. Улс байхгүй гэж байгаа байхгүй. Угаасаа Орос ч одоо номер 1 том штэ тий дэлхийд. Тэгэхээр энийг заавал одоо ходо бол ашиглаж болохгүй. Яг л харьцуулах юм байхгүй нөөс үнэн баримттай объектив зүйл. Тийм болохоор энэний хооронд зүгээр энэ үнэхээр ингэж хэлмээр байгаа бол Рошиа ва Секайде ичибан оки кунида гэж хэлж болно гэсэн үг. За.